Илэг талын үлэмдээ бодол оюундан ирэх цагаан өрөөгөөдлөө өнгөрсөн цагаан дагаад өнөө цагтаан үйлдэх хэзэг ингэргэн дэлдээд өвдийнхэн үйл хэрэгээр нь хойлох чилээ. Өөрсдийн энхэн алдхан биеэр энэ нартад энхэн хөгөөрөв. Ятахана нэг голомтын үрэгч болтугай баясгаж ёрөөж сэтгэлийн нүргэж заяагийн тэтгэнэ гэдэг болоо. Хамгийн сайхан шүү дээ манай. Тимээ буурлаа түрүүн таны хэлдгээр нэг итгэлийн гал асаад өчвөл тэрэн шиг сайхан үйл юу ахав тий. Вай та. Балчэр өөрсийг нь итгэл сэтгэлийн галын батраагаад өвчхийн цагтаа хоочмын нартад үүлийн бэрхэн дундаа золонгийн нөхөн донхын цагтаа балчир насныхаа жаргал заяаг нь өргөсөн энэ олон төвний ажлыг санаад ирэхээр босоод ир хүчэн өгсдөг юм шүү дээ урсан маань. Нөө нартад махан биендээ үрсэн ачаана бэрхэтэй санагдах чилээ. Очимнаа өрөөл гаруулын өрсөө балчирсыг заяагаан өргөхөд энэ миний туулал энэ миний үйлцэн үйл нэг хинж болтгоо дэм болсон болов гэж бодоход эргээд та нар ч гэсэн цэнтэй байх сууда тийм үү? Нэ үүлэн тэрэн цэн тэндээ ах нэ. Айда тийм шүү дээ. Боломжоор нөөстийнхөн нөхцөлдөө заяандан оногцсон үүлэх хэрэгтэй эзэнс байж лээ. Өөрөө л түүний өөдөвшиха очир шалтгаанаас өөрийн тавил заад өгөхөд энэ нэхэм нь дорхон ол сэргэн шүү дээ урсан мэнэ. Тийм үү? Тийм ээ. Ай. Энэ утгаараа л үүлийн үнцэн тэнд оршдог юм шүү дээ балчир урмэнэ. Нүүрс тандараа гэлаач гийж байна. Садаргаж байна, бахархаж байна. Өнөн сэтгэлийн хөгөө зүрхэндээ гадааж байна. Аж ахуй амьдралдаа үйл хэрэгэндээ өнгөлж тойлдож нэ. Дараагийнхаа их үсийг анхааргүйдан хөгөөр нь суур тавиад явбал үүлийнх нь цар хүрэн өргөж нөө балчир үрсэн байна. Яах вэ? За нөө түрүүний ярьсан сэтгэвэ өргөжлүүлээд айлтгууд авсан. Тэгээд амаа чиглээд. Доо хораагуурна үүлэндээ ороод ихэсэн. Үүлэнд ороод ихэсэн. Яасан сайн. Хүмүүн ч нэдэн ч болтаараа үүлэндээ зүтгэхэд байх шивтэй. За өнөө гарагтаа үрийн үүлэндээ өөрсдийн боломжоор мэдсэн сурснаа ирэх цагийн эзэд болох балчир өрсөдөд айлдвараа түгээхэд тэндээс юу ойлгож аваарсан байна. Ихнээс сайхан айлтдаа. Тэгээ би амарчсан нэг ч Ямар үйл болсон гэдэг. Бүхний сайхан айлтдаа. эхлээд бол өсвөр насны хүүхдүүд дээр очиж одоо өөрсдийнхөө сурсан мэдсэн өсөн өсөл болоод одоо аборт үр хөндүүлэлт хийх хор уршигны бид шүү гэдэг талаар яриа хийсэн. За орой нь бол одоо жоохон балчир насны хүүхдүүдэд өвлийн толгой хавцс одоо зүг нэг боддог ном мэдэр гэдэг юм болов. Илгнүүд юу гэсэн. Тэг яриан дээр бол миний хувьд л өсөн өслийг ярьсан. Тэг хүүхдүүд нөгөө нэг өөрсдөө мэдээж хөшөөлүүдийг өрүүлээд судлаад явах. Тэрэнд нь зориулсан одоо жижигхэн тийм чодоо нислсэн гэдэг тийм утга өгсөн гэх юм да ингээс тэгээ нэг ийм монголчууд ийм ухаантай ийм юусэн хүснээ юм зөвхөцдөг гэсэн шүү гэдгийг авч ярьж өгсөн. Тэгэхэд өөрөөсөө балчирсан хөөгийг ажиж шинжиж барсан уу? Хөвгөн дээр нь бол нөгөө дэлхийн их хамгааллын хүсэл дээр бас хүүхдүүд одоо энэ их гормоны хамгаалан яг одоо бол биш байна. Дэлхийн маань бас яг их хамгаалан гэж хэлэхэд бас хэцүү байна гэх тийм санаануудыг бас хэлжсэн. Тэгээд тэн дээр нь бол энэ их хамгаалан болгох, байлгах одоо энэ хүсэл нь гүйцэлдүүлэх орон зайнууд та нар шүү, бид нар шүү гэдээс тиймэрхүү санааг бас өгөх гэж хичээсэн. Тэгээд дараа нөгөө удам
удам угсаага та нар хэр таньж мэддэг вэ? Удмыг юу гэж боддог вэ? гэж хүүхдүүдээс асууж ерөөхдөө тэдний ямар үзэл бодолтойгоог тантахад хийх нь барагта яг удмаас юм бас мэдхгүй байсан. Тэгээд хүүхдүүдтэй бас нэг ярилцаад бас нэг монгол хүний одоо амины үнцийн нэг юу гэж боддог вэ гэд бас ярилцсан. Тэгээд бидний нөгөө хүүхдээ эзүү 9 үе 512 хүн байж ингэж бид нар бүтэж байгаа. Ямар их олон замыг тулж менжийн дарслалын үе, хилмигдүүлэлтийн үе гээд олон зам үрийг зовлонг тулж бид нар өнөөдөр энэ ч байж байгаа вэ. Тэгээд тэр дунд нэг л хүн одоо хоорондоо уулзраагүйсэн бол үр хүүхдүүдээ өрөн бүтэнтэй гэж өсгөж хүмүүжүүлж эндэгдэлгүй байлгасны хүчинд бидний энэ байж байгаа шүү гэдэг үн цэнийг мэдрүүлэхийг хичээсэн. Нөгөө талд нь бол хохирлыг таниулахыг хичээсэн ба. Мэдгүйгээсээ тий одоо аав ээжээсээ айснаасаач болоод юм уу ийм үйлдэл хийх юм бол артаа ямар одоо үр даавар үл үрийг өөртөө өөрч болох вэ гэдгийг ерөнхийдөө ингэж таниулахыг хичээсэн. Тэгээд яг хүүхдүүдийг ажиглахад энийг ингээд ярьж байхад бол заримуд нь нэлмэс төртөл туслуулж ирсэн хараад амар өөр өөрчлөлт явуулах гэдэг. Тэгээд хүүхдүүд яг нэг ч гэсэндээ одоо мэдгээр хүний бас ямиг ингээд хүүхд мөхтэй аврахт нь тусалж чадсан юм шиг нэг тийм гоё санагдсан. Энэ ч л 7 хаврын шинжээ явагдаж байна гэсэн үг шүү дээ. Өнөө нартаа. 7 хаврын шинжээ гэхэд үрийг 7 хавртад нь шинжээд. Иймэн зан төлөвтэй, иймэн заяаны өгөгдөлтэй, иймэн махан бодиттой, иймэн мэдрэхүй чадамжтай гэж голомтын хүрээнд шинжих гэдэг гагц нэг үнцэгт баригдахгүй өрсөн байна. Бүхлээр энэ хэмээ харилцаанд балчруулстай харилцах даал шинжигч нь өөрөө 7 хаврын шинжээ юм шүү дээ. Нэрслэн 7 хавар гэдэг боловч нэ мөн чанараа аваад үзвэл нэг удаа учиртай. Тэм учраас манай балчруулсууд хүмүүнтэй харилцахдаа цаатар шинжиж ажиглаж юунаас нь болоод сэтгэлийн хөг нь асж юунаас нь улбалаад бодлын цараа нь тэнд нь төгөө гэдгийг нь ажиглаж бүхнийг сониучхан харах хэрэгтэй. Нөөрөр хэлбэл мэдлэгээр цангаж мэдээлэлээр өсөж алуу үйл явдал юмсын орон зайд учир шалтгааныг олохын төлөө тарих оюунаа дайжлах хэрэгтэй өрсөн байна. Өнөө нартын нэгэн сул тал нэг байла. Сониуч гэх энэ сайхан шин чанар алсарсан байна өрсөн байна. Үүний учир шалтгаан гэвэл бэлэн мэдээлэл. Энэ дөрвөлжин хараар урсах мэдээлэлд нь цадаад байна. Тарих оюун бодлын энэ орон зайгаа богшмолаар дүүргэсэн байна шүү дээ. Тэгэхээр үүнийг суллахын тулд үйл хэрэг болгож сулладаг юм өрсөн байна. За та өрсөн нөгөөдийн үг сургаалыг сонирдоод бодолдоо шингээж байна тийм үү? Бодолдоо шингээсэн сургаалыг нь бусдад өгүүлнэ гэдэг бол тодорхой хэмжээнд суллаа. Гэвчигнэ алд биедэн бол шингээж бараагүй байдаг шүү дээ. Шингээж барахын учир нь явахантай үйлдэн байж ямар нэгэн байдлаар үйл хэрэг болгон байж л түүнийг туршин байж энэ эрдэм хэрэгжиж байна уугүй юу гэдгийг туулал мөрөөрө гарган байж л алддаа шингээдэг юм шүү дээ. Үүний бодит үндэн өөрөөр хэлбэл үннээр альдвал хажир үнний хэрэлд та нар өнөөдөр үйл хэрэгээр үйлдэл мөрөөрөө гаргасан байна. Үүний үл дүнг магадтай махан нүдээр та нар харж чадахгүй ч гэсэн нэг хүнд энэ цаг үед нэгэн гал холонд нэгэн үрийн бодолд
Та нарын хүн айлдж байгаа үгс зориулалт сэтгэлд нь хөг болоод бууж л байвал эн чинь үлдэн. Энэ үлдэн нь бие биенсээ нөлөөлөж дамжсаар байгаадаа нийгмээ бүрдүүлнэ. Тийм учраас манай урсууд үлдэж байгаа үйл хэрэгтэй итгэлэн зөвлгөн байж зүтгэлэн чивчлэн байж л баг гэж гололгүй их гэж сүнтэлгүй нэгэн өдөр хийн гэж ойш тавилгүй одоо цагтаа л оршин байж л огших зүрхнийхэн хөвөнд мадгаас эмээлгүй алдаанаас айлгүй үлдэж л байж л үлдүнгийн гарan байж л урагшаа нэг алах түүчэлэн шүү дөрс мань. Өнөөдрийн үйл бол 7 хаврын шинжээнд тун дөхтөө үйл байсан. Хэрвээ гэрхаа нэгэн өөр байсан бол энэ нүрс эрдэмийг тосготой хэм ямархан сэтгэл зүй гаргаж байг ажих байсан. За бэлэг нэгнийг тосоод авахда баярлаж хүлээж авч байгаа сэтгэл нь идэрлэн юундаа байсан тийм үү? Энэ дундаас бэлгээ сонгож авч байгаа бүр байсан уу? Байсан. Най ингэ шинжин шүү дээ. Нэрийн дуудахад тийм үү? Итгэж өгөхгүй хэрнээ дахиж нэрийг минь дуудаасаа гэж энэ заяаг минь өргөөсэй гэж дуудуулах хүр байсан уу? Байсан. Най ингэж ажил шинжиж чадвал эн чинь шинжээ болно гэх байна. Үс. Эндээс л нөө надад дүрсэн учраас юу дутагдж байна? Ямар хөг дутагдж байна? Тэдний юугаар дүрхгүй гэдгийг л үйлдэл мөрөөрөө л харна шүү дээ өрсөн байна. 7 хаврын шинжээг холоос харахгүй. Өөрийн ахуй амьдралдаа өөрөө сэтгэл нэг балчигуурыг чултгүй албан дэш нь хандлага тэр юм. Харин үйлдэл үзүүлж байна гэдгээр нь шинжээд л явна. Энд чинь 7 хаврын шинжээ. Холоос бүү хай өрсөн байна. Монгол хүн ухааны гол суурь болоо өгөхийг урдлан болгодог. Нүүдэлчин ахуй соёлын гол суурь нь болоо өгөхийг урдлан болгодог. Энэ дээр толгуурлаж өв соёл олончлог ёс зүйшлийн суурь нь тавигдж байсан. Өөртөө байгаагаа өргөн олонтоо өвж байж тэндээс харилцаа зөвхөн агсаж бадамлаж байдаг. Өнөө навдын нэг хэмиг шинжгээд юун дээр алдаад нь юмнаас болоод унаад байгаа шалтгааныг авахыг өгсөн сэтгэлгээнээс холбоотой юм шүү дээ. Тэгэхээр та урсан энэ үйл хэрэгээр дамжуулж өрс авахтаа эргүүлээд ямар нэгэн зүйлийг өгөх тэр сэтгэлийн цог нь хэр байна гэдгийг ажих хэрэгтэй. Эргүүлэл өгтөө талархсан сэтгэлэн илэрхийлж талархлын үгээ хэр илэрхийлж байна тийм үү? Баярлсан таларсан насаа болоод айлгуу гიშгэ барьж байгаа болсон хэр байна гэдэг. Эндээс л шинжээ шүү дээ. Ухамж та байна уу? Ухамж уу байна. Тэгэхээр 7 хаврын шинжээ гэдэг юм уулыг тааварсан. Нуугарыг та хийсэн байх нь гоё шүү дээ. За эндээс нь асууж тодлох үчиг нь байна уу? Өнөөдрийн үйлдэлд. Эсвэл сэтгэлийн хүгэнд нь боолгосон айлдах үчиг нь байна уу? Ууж байж болно шүү дээ. Хавртын шинжээ гэдэгтэй холбогдуулаад одоо хүүхдийн өөрийн нөгөө байглаас одоо авч төрсэн энерги нь гадагшаа хүмүүстэй харьцах дуртай харьцах тусмаа илүү их нөгөө ирчмээр ингээд өөрийгөө ингээд итгэж идэг ч юм. Итгэж бусдын харилцаанд эсвэл өөрөө илүү ингээд ирлэгдэж идэг хүмүүс байхад зарим хүүхдүүд дотгошоо ганцаараа байх тусмаа илүү та байж илүү дэлж байж ингээд бэлэг өгч хахад ч гэсэн бас тэр одоо өөрийн өгдлөөсөө болоод хүүхдүүд ингээд янз янзаар мэдэрч исэн байж бас магадгүй. Нээд. За эндээс л балчир урд ямар нэгэн юмыг өгөхөд түүнд үзүүлэх сэтгэлийн хөдөлгөөнөөр нь шинжихтэй
9 хүслээр нь шинждэг юм шүү дээ. 9 хүсэлд нь 3-аар багцалдаг гэдэг. Тий. Өнөө харагтана. Өөрийн мэдсэн альцсан шүү дээ тийм үү? Ямар 3 багц байдаг вэ лээ? Багцаа. Гэрээ засах төрөөс. Тод айлдаг. Бие засах, гэрээ засах төрөөс. Найда. Тэгэхээр 9 хүслийн талаар өөрөөсөө болж ирсэн мэдээллийг олгоход аль хүслийн илүүтэй сонирдож, аль хүслийн илүүтэй мэдхийг хүссэнгээр шинжиж орох нь шүү дээ. За жишээлбэл Баттүрийн өөрийн хувьд 9 хүслээс нь аль хүсэл нь илүүтэй миний өөрийн хувьд илүү ойр байдаг байлаа. Та эзэн ирэх илүү ойроод болох гэж. За эзэн эрхийг миний өөрийнхөө нэг айлтана. Өөрийнхөө хийж чадах чадамжийнхаа орон зайтай эзэн байх. Тэрний аль болох болвол оргилдон хүрэх юм уу? Эсвэл өөрөө тэр тухайн орон зайтай шинийг бүтээж гаргах гэдэг тийм бодсон байдаг. Түүнд хүлээн зөвшөөрөгдөв тийм үү? Тэр мэдрэмжийг хүртэх өөрөө тэр орон зайтай хансан мэдрэмжийг авахаас гадна өөрөө л олонд хүлээн зөвшөөрөгдөх тэр мэдрэмж эзэн эрхийн хүсэл хамаарагдах нь байна да тийм үү? За тэгвэл ямсрын өрөнд хувьд нь аль хүсэл нь илүүтэй хөвгтэй вэ? За Өнөө нартад яг өөрийн амьдрал дээр жоохон хичээж явж байгаа гэвэл мэдээж бие засах 3 хүсэл дээр явж байгаа гэж л өөрийгөө бол хардаг. Мэдээж одоо эрүүл байхын тулд ч юм уу эсвэл одоо сурах зүйл их байна гэж бас хардаг. Тэгээд мэдээж эдийн хүсэл ч юм уу тэр хүслүүд бол илүү тэтэрдээ бас хөвлөгдөж байна. Ялангуяа боловсролын хүсэлтэй илүү хөвлөгдөж байна. Тэгээд мэдээж андын хүсэл мэдээж одоо нөхөдтэй болж байгаа юм чинь боловсролыг хүсэж байгаа юм чинь тэр өмнө хэмжүүлээд үзээ ирэх хүсэлтэй бас нэрж байгаа. яг бас нэг хүсэл Илүү хөвлөгдөж байгааг бол боловсрал илүү одоо сурын зэрэгт сурмаар байна, жин сурмаар байна гэх тийм хүслүүд их байна. Охайс. За залбоо миний урана. Ямар хүсэл вэ? 9 хүслийг ингээл мэдээж хэлээд ер нь өрөө хүсэлсэн л да. Лүр хүүхдээ эрүү саруул болохыг хүсэж байна гэд. Тэгээд ер нь цаашлаад зөвхөн миний хүүхд ч биш яг энэ их орон өгчөж дэвшгийн тулд энэ үр удмаас нь эхлэх ёстой юм байна. Үр хүүхдүүд нь одоо өсгөж хүмүүжүүлэхээс эхлэх ёстой юм байна. Тэгээд үрийн хэл гарахгүй энэний нэргээ дудам хугацаантай ингэж юм чадах те үздэг. Тэгээд ялангуяа одоо юм өсвөр нас, бага нас, 13 наснаас нь эхлээд энэ хүүхдүүдэд ийм хохирол үзүүлэхгүй байх ёстой юм байна гэдэгт тэр их бодож басан. Тэгээд би бол үрийн хүслээр дүнс тэр наа гэсэн байна. За тэгэхээр хүн бие та усаас асуугаад байдаг юм чинь энд шинжээ явагдаж байгаа юм шүү дээ өрсөн. Яг энэ мэдчлэн Балчир үрсээс нь эхлээд 9 хүслийн талаар сайтар тайлбарлаж өгөөд дараад нь аль хүсэл нь илүү зам хөвгтэй байгааг нь сонирдох нь шүү дээ. Тийм. Амтагаа тайлбарлаад байна. ингээл зэрлэн тийм. Ямар хүсэл төр хөвлөд хүүхдээ одоо шинжээнд тодорхойлоод хүсдэг л да. Найда. Заяаны шинжээ гэдэг чинь 9 хүслийн шинжээ гэдэг юм шүү дээ. За энэ охин өрийн хүслийг хөвлөгдөж байна гэдэг өрийн заяатай холбоотой үйл хэрэг илүү хөвгтэй байна гэдгээр тодлогдож байгаа юм байна тийм үү. За голын хүн сурах хүслэлд нь илүүтэй хөвгтэй байна гэдэг. Энэ чиглийн үйл хэрэг нь илүүтэй хөвгтэй. Голын ятгаас тэр зүг рүүгээ байна гэж тодлогдож байгаа юм. Баттүр өөрийн хувьд болоо эзэн эрхийн хүслэг байдаг байна. Тийм үү. Энэ одоо хийгдэж байгаа үйл хэрэгтэй улам төгөлдөрчиж чадамжаа ахиулах хүсэл байна.
Жиний чадамжийн төвшин дээр хайвтай нэ. Үүнийг хөөгөл явж өөрийгөө таньсан хүмүүс юу вэ? Тодорхой хэмжээ. Ингэж шинжээд байдаг юм да үрсэн байна. Тэгэхээр нэх бүрхтэй шинжээ бос байхаа шүү дээ. Тийм ээ. Эгэлхэн шинжээ байхаа байна. Тийм үү? Тийм ээ. За нөгөө түүгээр ёссон хүслийн онол хэмээгч нь өөр хүмүүний заяаг ёссон үчигтэй багцлаад байдаг те холбоотой. Хүмүүний хүсэл хязгааргүй гэж үрс олон хэлэлцдэг тийм үү? Харин англиад үзвэл яалтчгүй ёс болдог. Үүнийгээ дагаад заяад бас ёссон учигтай зангилагддаг байна. Энэ суур онол энэ суур мэдлэг мөдөд авчих юм бол хүмүүн хэмээгч нь өөрийн орон зайг өөрөлийн орон зайг ялгах ялгамжтай болно гэсэн үг. Энийг ухаж байна уу? Бүрэн гүйцэтгэл багсангаа. За яах вэ? Өөрийнхөө айлтдаа. Нүг айлдах гад энэ үгийг айлтсан байна. Миний ойлгосноор бол эхлээд нөө өөрийгөө таньж барсан болол бусдыг таньж дийлхэн болов гэсэн утга санаа гарч байна. Одоо жишээлбэл 7 хаарын шинжээ хийхин тулд эхлээд хүн өөрийгөө таньсан байж ч хүүхдүүдэд шинжээ явуулах нь зохистой юм болов гэж ойлголоо. Гэхдээ би жон төрсөн байх магадaltaй. Төрөөгөө наавар байна. Заашгүй. Огомбе айлцсан шүү дээ. Бидний хэлэлцэж байгаа үгсэд мадаг байхгүй. Харин гаргаж чадаагүй үг нь мадаг болж хоцрон шүү гэж. Тийм учраас мадаг тооцохгүй гэж хэлээд байгаа юм. Тийм учраас бодлоо чөлөөтэй цэнгүүл өрсөн байна. Үзэл бодлоо эмээлтгүй айлт өрсөн байна. За миний хувьд бол нөгөө хүслээрээ одоо чинь би эрдэм мэдлэг боловсролын хүслээр илүү одоо хөглөгддөг гэсэн. Тэгэхээр энэ дээрээ би өөрийнхөө заяаг бас тодолж гин гэсэн үг тийм. Одоо заяагаа яана гэвэл заяагаа дүүргэн гэдэг лөө. Тэр нь бас эндээ ороод явчих юм байна гэж хэлж. Тэгэхээр энүүгээрээ би бусдаас одоо өөр ялгамжтай болно. Гэж бодлоо. Нохоос. За өөрийн хэл хязгаарыг өөрийн хэл хязгаараас ялгана гэдгийг таньж мэднэ гэдэг бол хамгийн чухал ухаан байдаг юм шиг дээ. За өгөн би айлттай өрсөө нэг зов байхгүй. Өөрийн заяагаа хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Өөрөлийн заяаг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Төлчлэн хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Ингээд ирэхийн цагт юмс байрандаа орно. Тэм үү? Өөрөлийн заяанд шономгүй болно. Өөрөлийн заяаг атаархамгүй болно. Оцхон заяа бүхэнд туулал гэж бий. Тэгэхээр эндээс би бинийг хүлээн зөвшөөрнө. Хүлцгээс эхэлж гэдэг байна. Эцэстэй юм шүү дээ орсон байна. Ухаж байна уу? Ухаж байна. Миний улаачуур дайчин хөөр чадах зүйл нь бай. Чадахгүй зүйл нь ч байна. Миний улаачуурыг үйлдэж барахгүй орон зай гэж бас байна. Түүнийг магадаа бац дөр үйлдэж барна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр бүр үүсвэрийг тийм бол бие дутуу нөхөж чадвал эндээс нь андын харилцаа бий болж заяага төшилсөн гэдэг чинь бий болно юм шүү дээ. Тэгэхээр энэ суур хөгтөнийг олохын тулд 9 хүслээр 9 заяаг цэгцлээд ирэхийн цагтаа айлвада гаргах шийдвэр хийж цэгцтэй болох учиртай орсон байна. Ухамштай байна орсон шүү дээ. Ухамштай. Бас өөр 7 хаврын шинжийг 5 тусгаар тогтнолоор юу гэдэг вэ? Хувааж, ангиж хувааж болдог гэж юм би сонсч байсан. Жишээлбэл би энэ чирэг бүгд бол илүүтэйгээр
цэрэг дайчин болох ч юм уу. Тооцоолоо ухаан сайтай бол илүү ахуйчин болох ч юм уу. Эсвэл нөгөө заргалдах ялгаа юмсын тэр буруу зөв дэнсэг олж чаддаг засагч болох ч юм уу. Тэр шинжээг одоо яаж хийдэм бол тэр нэг сонирхолтой санагдсан. Тэгэхээр тийм ерөнхий чиглэл өгөөд штеп. Айд. За энэ шинжээг онол өргөн цар хүрээтэйгээр төрийн хэмжээнд хийвэл зохиомжтой. Өөрөөр айлтгуулаа үрсэ бичсэн мэрэгшил чадамжийг нь ухаж гаргаж ирэх шинжээ байна. Энэ шинжээний үр дүнд тухайн балчрын үрсэн ирээдүйд хэн байхын тодлогдож тэр үүлэнтэй зүтдэг бол хэдий их хэмжээний амжилт үтээлийг гаргаж чадах вэ гэдгийг гаргадаг юм шинжээ байна. Гэвчигнэ хүмүүн бол чөлөөт хүсэлтэй өдөрт хэд ч хувирж байдаг. Бөөрөнтэй хэд ч хувирж л байдаг. Гэвчигнэ үнцэн сөрөөр шинж чанарыг нь гаргаж шинжээгээд тэрэн чадамжид нь нөөц тэр дотор нуугдаж байгаа тэр бололцоог нь гаргаж өгнө гэдэг бол ихээж чухал шинжээ байна. За ментийн цаг үед нь 7 хавартай шинжээг нутаг гаруулад өөр өөртөө хөрөн шинждэг байлаа үрсэн. Чааж ишгүүлтэй хамаагүй Монголын үед нийт аяараа илүүтэй шинждэг шинжээ нь 9 дэлбэр шинжээ гэв юу. Хүмүүний 9 тархины онцлогоор бас шинждэг байсан. За 9 дэлбэр шинжээ гэдэг нь оройн дээд титэн хүлднийг бүрэлдүүлж байгаа. 9 дэлбэр хүлдэж байна. Заяагч хүлдэн гэж байна. Энэ хүлдэн болгон өөр өөрийн онцлогтой, өөр өөрийн сул талтай мөн өөр өөрийн хариалт байдаг. Үүгээр үсийг нь шинжихтэй ямар хүмүүн болох вэ гэдгийг шинждэг. Голцолж отгийн хэмжээнд аль эсвэл төрийн шинжээнд шинждэг байсан. За энэ шинжээг нь илүүтэй сайн мэдэж авч ахуй амьдралд хэрэгжүүлээг болоо. Баарын утгийн хмургун их биетэй содроо. Монгол домчхай содроо байгаа. Тэнд нэг 9 дэлбэр шинжээ гэж мөрсөн байна. Түүнийг нь уншаад үзсэн байна. Аргачлалд илээхэн байгаа. За энэ шинжээг нь болон Монгол түмэн нэлээд эрдэнэс нь мэдэж авсан. Одоо орчин цагт нэршил ондоошсож гэсэн үүнтэй төсдөөгөр шинжиж байгаа улс орнууд бас байгаа болсон байна. Энэ чинь хүмүүний 9 төрлийн хүмүүн байдгийн байна гэдгийг он цагийн туулалдад тууллаар таньж мэдсэн байдаг юм шүү дээ. Тэр шинжээний үдэнтэй гэвэл ухаан балчир үлсэн өгөгдөл гэж байдаг. Тэр өгөгдлийг бүгдүүлэхэд олонний мэдээлэл эцэг эхийн танаас бууж ирсэн чадамж, удмын чадамж. За үүн дээр хүмүүний бие болсон өнөө сүнс алтан тусал оян ухаанд сүнсний дорсон ч буюу туулж чадав. За үүн дээр нэмээ тухайн газар нутгийн иргэшэл одон иргэшэл энэ гурван хүчиг зангилагдаад тухайн хүмүүний тухайн бүрийн суурь чадамж буюу өгдөл тодорхойлогддог байна. Үүнийг 9 дэлбэн шинжээгээр гаргаж ирдэг. Үүнийг угаасаа үрс балчирсан. Ахуй амьдралдаа хэрэгжүүлээд үйлдчихсэн байдаг. За устдаа бүхэндээ илүүтэй тодорхой айлтгуулаа. Заагас уусандаа сайн сэлдэг хийнэт. Жигүүлдэн хормос тэнгэлтэй сайн жигүүлдгийн адил өөр өөрийн орон зайтай чадамжтай байна гэсэн үг. Ухаж байна. За тэгвэл. Тэр шинжээгээр үүрний шинжихэд цэгцтэй, цэгцлэг чадвартай, цэгцлэг тархитан байлаа гэж бодъё. За энэ үрийн сул талыг нь олох хэрэгтэй. Гэрэл байгаа цагт сүүдэр гэж байдаг. Цэгцлэг чадвартай хүнд сул тал гэж бас байна. Түүнийг нь тэр шинжээгээр нь гаргаж ирдэг юм.
За ерөнхийдөө хүмүүнд 9 чадвар байдаг. Тархин. Энэ 9 чадвараас тодорхой хэмжээгээр ховжлоод үзвэл цэгцлэг чадвар дана 13-аас 7% чадамж өндөртэй байна. За тэгвэл дэнслэг чадамж нь 13-аас 4% чадамж өндөртэй байна. Англих чадамж нь 13-аас 5% чадамжтай байна гэх мэтчлэн чадамжууд нь харьцсан байна. Тэгэхээр эндээс нь соло тал буюу хамгийн бага чадамжуудыг олж суурь чадамжтай нэгтгэж хөглөж дэлбэл ширүүл хүмүүний дээдийг атгах боломжийг үүдгэх нөхцөл үүсдэг. Огож байна уу? Бүрэн бүс биш гэсэн юм бол ерхий чиглэлийн огч байна. За чэйжлэх чадамжтай өөр гэж байлаа гэж бодъё. Чэйжлэх чадамжтай өөрийн сул талыг өгвөлээ. Тархины эмх цэгцийг бүрдүүлэх чадамж сул байдаг. Боёо зүүд чадамж сул байна. За тэгвэл тархины эмх цэгцийг хөглөж дийлгүүл цээжлэх чадамжин дээр нь уламтай төвлөрчиж оюуны үйлийг илүүтэй хөглөж орно гэсэн үг шүү дээ. Аавны эсрэгээр нь болвол тархины эмх цэгц нь хөг өндөртэй үр цээжлэх чадамж сул байна. Уухтаа болоо тархины эмх цэгцтэй байж цээжлэх чадвар өндөртэй байнарсан та тийм үү? Гэтэл нөхцөл байдалтай болоод харамсалтай дааж тийм биш үү? 9 дэлбэрийн шинжээнд нь 9 дэлбэр 9 чадамжийг алдчих тийм үү? Баруун тархины баруун хэсэг, тархины зүүн хэсэг гэдэг үрсэн нэрэдэд байдаг шүү дээ. Баруун тархины хөгжлөөр өргөн байх юм бол шинжлэх ухаанч юмсын учир зүй тогтлыг тайлах чадамжтай. Айлва дистараллыг эрэмблэх чадамжтай. Тогтсон үйл хэрэг өргөжлүүлээд аваад явах чадамжтай тийм ус байлаа гэхэд. Зүүн хэсэг буюу зүүн талын дэлбэр илүү идэвхжэлтэй үрсэн илүүтэй уурлаг орон сайхан хөгөд зүүн бэлгээр бутаа байдаг. Ингэж багцаалтаад байдаг юм шүү дээ. За илүүтэй нарийн судал яг бол Монголд өмчийн судалтад байгаа орсон байна. Тэгэхээр Батөрөөрийн суугаад байгаа 5 дасгал тогтнолын шинжээр өнөө 9 дэлбэрийн шинжээтэй утга нэгтэй байна орно. Цаад санаад болоо. Засгийн тусгай тогтнолд засаг хэлэлцэх төмөн олонний үүлийг нь ачааг даах нуруутай оливаа үйл хэргийг нь хар цагаантай дэнслэх чадамжтай өрсөн. Засгийн орон зайд нь үйл эрхлэх чадамжтай байна гэдгийг 5 тусгарын шинжаанаас нь олоод авч байгаа юм. За цосон тусгай тогтнол буюу цусны бодлогот ойлоотой хүүхдээ өнд нь хөглөгдсөн өрсөн. Юу байж болох вэ? Ямар мэргэжилтэй байж болох вэ? Тэр томч өнөө цагийн эмчин болов. Бай. Болж байна. Өөр ямар мэргэжил байж болох вэ? Нөө Зэбэлий гэдсэн шүү дээ. Тэр ямар сайн ээж гэхгүй. Айда хүмүүний обмогсаг хайр цэжа голомтын очиг явдлыг нь тэтгэхэд өөрийн сурсан мэдлэгээ харангүй зэмлэх мэрэгшил нь ИБХ гэж тийм үү. Энэ цусан тусгай тогтол болоод анхун тусгай тогтолтой хамсаадж болох юм байна тийм. Яхан мэтчлийн юм шинжтэй байлаа авсан байна. Өнөө гарагтаа өвгөн миний өөрөөс та бүхэндээ айлдах айл дүрийн гол мөн чанар юу вэ гэвэл энэ хөө сэдв байсан өөрөөсөө балчилсан санагдаад эндээс нь шинжээч өрсөд нь төрөөсэй гэж хүсэж байгаа юм. Өөрөөсөө балчилсан цаяаг нь тодлох үнэн мөрийг нь гаргах чин сэтгэлтэй сургагч гэмч нар ариун төрөөсэй гэж хүсэмжилсэн учраас 7% шинжээс сэдвээр айл төр болгож байгаа юм шиг төрсөн байна.
Дөөг баахан зөөлөн чалчаад луусын дээр хоёрны нэр хүлээд байна уу? Чиглүүлж байна уу? Яа. Чиглүүлж байна. Чиглүүлж байна. Тэгж байна. Чир тангилаа гаргаж байна. Гэрэл саналаа. Яд хөөм байж н хоохтон отхон шүү дээ. Тий. Манай хоохтон отхон шинжээд болцээ. 5 метр хүн шинжээ илүүтэй болцолдог байлаа. Оочхон хоохтон отог гэдэг нь ямар отог байдаг вэ? Мэднэ өөрс. Уушчихсан. Голтолоо эрүүл мэндийн бэрхшээлтэй хүмүүс танд байдагаас ингэж сонсон. Яа эсвэл дэмч, домч, бөөнөр ихэд шолсон. Тэнд эрдэм мэдлэг чадвараа ингэ дагсан газар байсан гэж сонссон. Дотоодох орон зайг нь одоо илүү байгаа тэр юугаар нь ингэж нөхөж сургадаг гэсэн юм л гэж. Эйд. Хоохтон отгийн бодлогын хувьд болоо. Хүмүүний заяаг бүтэн байлгахын тулд юун дээр анхаарах вэ гэж шинждэг байсан. 5 метр хөө бүрэнтэй байж л хүмүүн ахуудаа заларч үүлэн мөрөө бүглэж ордог шүү дээ. Айл 1 метр хүн байх юм болоо. Зорьсон үүлэнд өргөхөд бэрхтэй байдаг шүү дээ. Тийм учраас энэ дотуу орон зайг нь 5 метр хүн дундаас илүүчлэх орон зайг нь олохын тулд 5 метр хүн шинжээ тусгаалan шинжиж тухай бачир уурсын заяа тавиланг дөтлүүлэхийг хичээдэг нэ. Манай хонгтон отгийн шинжийн зорилго байсан юм шүү дээ. Өнөө бодлого нь өнөө цагт нь хэрэгжээсэй л гэж өвгөн би хувьдаа хүсэж байна. Оочгон энэ орчлонд мэндэлж хүмүүн бүхэн үнцэнтэй ам бүхэн тоолох ёстой тоолол заяа тавилантай. Тэр ч мөн Монгол хүмүүнд ширхэх чулуу хүртэл өөрийн цэнтэй гэж хэлэлцээд өгсөн. Тий. Тэгэхээр үүний хажууд хүмүүн гэдэг ямар үнцэнтэй вэ? Энэ орон зай өнөө цагт ихээ алдагдж байгаа учраас хоохтон энэ бодлогыг үндэслэн ялан Абол хаан дээдсийн барьж байсан энэ бодлого энэ цаг үе дахин босож амьлаасай л гэж хүсэж байна. Энэ бодлого төрийн дахин хэрэгжээсэй гэж хүсэж байна. Ингэж хэлсэн учраас л монголчууд бултаараа заяандан эзэн байж чадсан юм шүү дээ. Жаа. Дөрөвхөндөө Хоохтон ариунтай их дэмч, домч бөөрс байна гэдэг чинь учиртай. Эдгээр үрс байж л байж. Хоохтон отгийн ардыг нь дотуу орон зайг дүүргэсэн юм шүү дээ. Үүнийг бодлоор томлож эдгээр үрсийг нь Монгол төмнийх нь зүг бүрээс чадамжтай үрс цуглуулсан байж. Энэ отог чоолуулан байж л дотуу орон зайг дүүргэсэн юм шүү дээ. Охомжтой байна. Хомчтой. Яа тийм очивэн таарсан. Тэр тал тийм ус дутагдaltaй даа. Ялцгүй хэрэг энэ бодлогыг сэргээж энэ хөрстө болгож чадах юм бол дэлхийд манай монголчууд бол нэлээд том жишээ болж чадна л да. Яг миний мэдхийн яг энэ хонхтны баримталжсэн энэ бодлого одоо дэлхийд бол барагтаа байхгүй болов гэж бодсон. Яг нэр сэр жижиг шажин баач гэсэн яг нийт даяар ингэж тийм одоо Дутуу. тийм том тогтолцоо одоогоор самд. Тэгээд тэр нөгөө тогтолцоо ингэ ахуй амжиргаа ингэ бүгдийг тэтгэж явж болдог. Гол Зөв системсэн. Төрийн хэмжээнд, улсын хэмжээнд, залсын хэмжээнд түүхэнд авч үз болоо. Хамаг Монгол энэ цаг үед л хэрэгжүүлсэн. Их Монгол энэ цаг үед хэрэгжүүлсэн. Өнөө бодлого Яан гүрний үед хүртэл хэрэгжиж байсан.
Янгунаас хойш баг хаадын үед албаан багнаар алсуулж алдагдсан юм шүү дээ. За тэгэхээр өнөө гарагт өөрс та бүхэн үүнийг сонирцсон учраас магадгүй өнөө дуугар агуултана өвлөгдөж үлдэх учраас үүлэн хөглөгдөж ихэн үүлийг дүтлүүлэх учраас ирэх цагт үрсэд ээлтэй төрнийхэн бүрэлдэх болтгоо гэж өвгөн нь ёроо ёорсон байна. Батар шиг. Өвгөн нь тамаатай. Аа бисаа. За.